Bullet journal хэм маягаар төлөвлөгч дэвтрээ хөтэлдэг хүмүүсийн хувьд нэг том үе ирж байгаа нь 2021 оны нүүрүүдээ хэрхэн бэлдэх вэ гэдэг асуулт. Ихэнх хүмүүс бол шинэ ондоо шинэ дэвтэртэй бол эхлүүлдэг байхад зарим хүмүүс бол өмнөх дэвтрээ бол өргөрөөд ашиглаж чаддаг шүү дээ. Тэгэхээр аль нь ч байлаа гэсэн хүмүүсийн хувьд яг шинэ он гэдэг бол яг өөрийн хийсэн зүйлийг эргэж харах, ирээдүгөө төлөвлөх бас нэг чухал боломжийг бол олгож өгдөг юм шиг санагддаг. Хэрвээ миний одоо яг сар тутмын plan with me буюу шинэ сарынхаа төлөлтийн нүүрүүдийг хэрхэн дэвтэр дээрээ бэлдсэн бэ гэдэг видеонуудыг маань үздэг бол өнгөрсөн 12 дугаар сараас эхлээд би энэ дэвтрийг ашиглаж эхэлсэн гэдгийг та нар харсан баг. Энэ бол Scribbles That Matter branding B6 хэмжээтэй хуудас бүрэн 160 граммын одоо цаастай хиймэл арьсан хавцтай дэвтэр. Тэгэхээр би энэ дэвтрийг хайрснаас нь задлж үзээд доторх хуудасуудын тохиргоо одоо тайлбар танилцуулгуудыг нь бол тусад нь IGTV видеогоор бол хийж байсан. Тэрийг видеодоор тайлбар хэсэгт холбочихъя хэрвээ сонирхож байгаа бол тэр лөө орж үзээрэй. Тэгэхээр миний хувьд яг 12 дугаар сараас эхлээд энэ дэвтэрлүүгээ төлөвлөж байсаасаа 1 сарын өмнө нүгэд орчихсон. Яагаад вэ гэдгийг яг 12 дугаар сарын төлөлтийн видеон дээрээс илүү дэлгэрэнгүй үзээрэй. Тэгэхээр энэ удаагийн видеогоор би та нартай яг энэ дэвтэр дээрээ эхнийхээ нүүрүүдийг буюу 2021 оноос эхэлж одоо энэ дэвтрийг ашиглаж эхэлнэ гэж төлөвлөснийхаа дагуу шинэ оныхоо одоо төлөлтийн нүүрүүдийг төлөвлөгөөнийхөө нүүрүүдийг хэрхэн бэлдсэн бэ гэдгээ хуваалцах гэж байна. Тэгэхээр энэ бол миний шинэ онд ашиглах одоо жилийн турш ашиглах нүүрүүд. Дэвтрийг нэмэгц дэвтрийн нэр, за дэвтрийн эзэмшигч өөрийнхөө мэдээллийг оруулах хэсэг, мөн дэвтрийг ашиглаж эхэлсэн болон ашиглаж дууссан огноог оруулах хэсэг байгаа. Эргүүлээд үзвэл ингээд товёогны хэсэг эхэлж байгаа юм. Энэ талд нь тэмдэглэлийн товёог, нөгөө талд нь заяа гарчгийн товёогийн 3 нүрийг бол багтааж оруулж өгсөн байгаа юм. Ойртуулад харъя. Key буюу тэмдэглэлийн товёог нь 2 хэсгээс бүрдэн bullet code болон color code. Өнгөний одоо кодчлалыг бол ашигладаг хүмүүс энэ хэсгийг бол ашиглаж болох юм. Миний хувьд бол энэ хэсгийг ашиглах шаардлага бол байхгүй байгаа. Харин нөгөө талд нь би тодорхой тэмдэглэлүүдийг юуг илэрхийлдэг вэ гэдгийг нь товёогчлон гаргасан байгаа. Би альва даалгаврыг цэгээр за тухайн даалгавар дууссан бол энийг x-лж харин хойшин сум заах юм бол хойшлуулсан, урагшин сум заах юм бол өдөр нь өөрчлөгдсөн гэдгийг бол илэрхийлж өгдөг. Зүгээр энгийн тэмдэглэлийг бол зураас татж агаад хийчихдэг байгаа юм. Нөгөө талд нь гарчгийн товёог хэсэгт нь энэ дэвтэр дээр тэмдэглэсэн зүйлсийн гарчгуудыг за мөн тухайн тэмдэглэлтэд харьяалагдах одоо нүүрүүдийг тэмдэглэх хэсгийг бол оруулж өгсөн нь гоё. Ингээд 3 нүүр дараасан гарчгийн товёог явсны дараа шууд дэвтэр маань бол эхэлж байгаа. 1-р нүүр гээд энэ дээр номерлогдоод эхэлсэн байдаг. Гоё нь бол яг бүх нүүр нэгээс ихэж номерлогдоод эцсээ хүртэл бол энэ дэвтэр бол одоо дугаарлагдсан байдаг. Хамгийн сүүлийн нүүр нь бол энэ дээр 153 дугаар нүүрэн дээр бол дуусж байгаа. За нэгэнт энэ нүрийг харуулсан юм чинь энэ хэсгийг тайлбарлчих. Би хамгийн сүүлийн нүүрэн дээр pen test буюу за яг миний ашиглаж байгаа үзэг тодруулагчнууд яаж гардаг вэ гэдгийг харах зорилготой ийм бас л одоо үзэгний товёог гэх юм уу тийм маягийн хуудсыг бол бэлдэж оруулсан байдаг. Zebra Mindliner-ийн тодруулагчнуудын одоо 4 янзын комыг ашиглаж үзэхэд бол ийм өнгөнүүдтэй бол байсан. Muji Gel Pen өөр одоо өргөнтэй. За мөн Tombow Dual Brush Pen-ийн 10 янзын тодруулагчнуудыг бас ашиглаж байгаа. Би дэвтэр болгоныгоо эхний 2 нүрийг ер нь хоосон орхичихдаг. Яагаад ч шууд эхний нүрнээс тэмдэглэл хийж эхлэх тийм зохимжгүй юм шиг санагдаад идэг гэх юм уу. Гэтэ мэдээж та нарт тийг санагддаг бол өөр өөрсдийнхоороо. За тэр жахаа энэ бол яг meditation гээд Suzy Сүрэн гээд иллюстратор одоо дизайнер юм ихтэй юм уу. Түүний хийжсэн юу байгаа? Стикер байгаа. Гой өөр тийм зургуудаар ч хийсэн стикер байт юм байлаа. Надад яг түүний стикернүүдээс энэ бас байгаа. Дахиад бас ийм стикер бол надад өгч исэн. Тэгэхээр эдгээр дундаас надад яг meditation гэдэг стикер яг энэ дэвтрийг эхлүүлэхэд хамгийн зохимжтой стикер юм шиг санагдсан учраас нээж агаад би энэ дээр бол наацсан. Би Suzy-гийн Instagram хаягийг видеоны доор тайлбар хэсэгт оруулчих юм. За ингээд энэний дараагийн нүрээс эхлээд future log гэж эхэлж байгаа юм. Ирээдүйдээ төлөвлөе гэсэн агуулгаар би орчуулчихсан. Гэтэ мэдээж future log хамгийн зохимжтой байх бах. Ингээд 2021 оны бүх 12 сарыг бол Хуанлиг нь бол ингэж иймэрхүү байдлаар сэрүүллээ. B6 буюу арай том дэвтэр ашиглахын нэг давуу талны харгуу ингээд 2 нүүрэн дээр 12 сарыг бүгднийг багтаах боломжтой болж өгсөн юм. Том цаастай болж өгсөн өмнөх дэвтрээс бол бас мэдээж давуу тал байлаа. Ингээд яг энэ 12 сарын турш
яг болох үйл явдлууд огноо нөөшөгдөхгүй зүйлс бол яг аргагүй найзуудын маань төрсөн өдрүүд байгаа. Тэгэхээр би аль хэдийн зарим хүмүүсийн төрсөн өдрийг энэ дээр бол тэмдэглэж гисэн байгаа. Явандаа илүү онцгой өдрүүд мэдээж энэ дээр нэмэгдэж явах нь бол гарцаагүй. Ингээд 2021 оныг ерөнхийд нь ямар байх нь вэ гэж харъя гэх юм бол энэ эсийг харж болно. Энэ оны бүх өдрүүдийн одоо календарыг бол бас оруулсан учраас ямар гараг вэ гэдгийгс нь харж авах боломжтой. Би дандаа календараа даваа гарагаас эхлүүлж бол хийдэг учраас харахад бол ойлгомжтой хамгийн сүүлийн байгаа нь бол ням гарагаар бол дуусч байдаг юм. За үүний араас яг 2021 онд хийх одоо өөртөө тавьж байгаа зорилгоудаа зориулсныг нүрийг бол гаргаж ирсэн. Энэ дээр би бас яг энэ он тавьсан өөртөө тавьж байгаа зорилгоудаа мэдээчрэг энэ дээр сэрүүлнэ. Нөгөө талд нь мөрөөдлүүд. Яг зорилго мөрөөдөл хоёрыг бас хооронд нь ингэж ялгаж салгаж байх нь бас чухал юм шиг санагддаг. Зорилгоод бол яхааргүй тухайн жилдээ биелэх боломжтой яг зорж байгаа зүйлсээ хад мөрөөдлүүд магадгүй илүү урт холыг харсан. За ер нь арай урт хугацаанд биелэх боломжтой зорилгоодыг энд буулгаж байгаа гэх юм уу, мэдээж мөрөөдөл мэдээж бас заавал бас биелэх албагүй зүйлс байдаг гэдгийг санаарай. Тэгэхээр ямар ч байсан яг зорилго яг энэ онд биелүүлэх зорилго мөн мөрөөдөл зориулсан юм тусдаа хэсгийг гаргаж өгсөн гэж хэлж болно. Тэгээд яг дарааны дээр энэ хэсэг дээр юмудаа бичээд бол бэлэн болох нь гарцаагүй. За үүний ард бол сар бүр хийх зүйл болон YouTube-ийн орлогын хэсэг орж ирлээ. Энэ нүүрэн дээр би яг сар бүр хийх зүйлс гэж байгаа. Тэгээ ер нь яг сар болгон заавал хийдэг зүйлсүүдийг багтаасан. Ихэнхдээ энэ бол яг bills буюу за яг одоо нийтийн орон сууцсан дээр одоо ер нь амьдардаг орон сууцтай амьдардаг хүмүүсийн хийх ёстой зүйлсүүд ер нь бол багтаж байгаа юм. Тэгэхээр яг 1-ээс 12 дугаар сарыг одоо би нэг мөрөн дээр багтаагаад бүгднгээ ингээд нүдлээд оруулаад өгсөн. Өөрөөр хэлбэл би яг байрны мөнгөө төлсөн өдрөө 1-р сарын одоо төлөлт хийсэн өдрөө бол энэ дээр биччихнэ. За мөн сөөхийн төлбөр хийсэн өдрөө энэ дээр энэ нүдэнд нь биччихнэ. Тэгэхээр яг нүдэн ингээ бүглэгдчихсэн л байвал тухайн ажил бол хийгдчихсэн байгаа гэсэн үг гэж бол ойлгож болохоор байгаа юм. Тэгэхээр энэ болгоныг би сар болгон руугаа бичихийн оронд ер нь угаасаа л сар болгон хийх нь гарцаагүй зүйлсүүдийг бол энэ дээр бол жагсаагаад явна. Үүний доор бас яг нэмэгдэх боломжтой олон зүйл бол энэ дотор байгаа. За нөгөө талын нүүрэн дээр бол YouTube-ийн орлого буюу за Google AdSense-ээр дамжуулан олж байгаа орлогын мэдээллүүдийг энэ дор багтаая гэж бодсон. Хэрвээ та нар миний YouTube сувагт удаан хугацаанд subscribe хийсэн байгаа бол би яг YouTube-ийн тухай видеонуудыг хийдэг болсон. Ялангуяа YouTube-ээр дамжуулан яаж нэмэлт орлоготой болох вэ гэсэн агуулгуудыг бол нэлээд хөндөж хийдэг болсон байгаа. Тэдгээр агуулгатай холбоотой видеонуудыг би видеоны дор тайлбар хэсэгт оруулсан байгаа шүү. Сонирхох юм бол тийшээ орж үзээрэй. Тэгэхээр 1-р сард одоо олсон орлого маань эсвэл 1-р сард гар дээр авсан орлого маань байна вэ гэдгийг энэ дээр бүглэн. Гэтэ магадгүй энэ хэсгээр би бодож байна л да. 1-р сард гар дээр авсан орлого буюу за 12 дугаар сарын орлого хэд байсан бэ? За тэгээд 1-р сард яг олсон орлого нь хэд вэ гэдэг тийм хоёр мэдээллийг аль алийн энэ дээр бол багтааж тэмдэглэж бол дөнгөн гэж бодож байна. Тэгэхээр доошлоо дөнгөд үзэхээр 12 сар хүртэл тус тус нь сар болгонд бол нэг юм мөрүүдийг бол гаргаж өгсөн байгаа. За энэ дээр бас илүү хувийн санхүүгийн зүйлс бол орж ирж байгаа юм. Зээлийн мөрч хэсэг нь яг одоо миний төлж байгаа зээлийн одоо төлбөрийн барагдуулалтыг бол би нэг графикныг одоо дүрслэлээр бол харуулж өгж байгаа маань энэ бол яг миний ипотекийн зээлийн төлбөрийн одоо график байгаа. Тэгэхээр төлсөн бол яхах ингээ будаад яваад байдаг. Яг зээлгүй болох, үр төлбөргүй болох хүртэл хэдий их хугацаа орох нь вэ гэдгийг байн ингэж харж явахд маань тусалдаг. За нөгөө талд нь 52-7 хоногийн хуримтлалын нүүр маань байна. 52-7 хоног буюу за бүтэн жилийн турш юм бав багаар хуримтлал цуглуулах боломжтой ийм хэв маягийг бол би 2021 онд дахин мөрдөн 2020 онд бас яг би энэ хэв маягаар бол хуримтлалыг бол үүсгэж байсан байгаа. Би энэ тухай бас тусад нь видео хэрвээ архидын хийчихсэн байгаа бол видеоны дээр карт хэсэгт болоод видеоны доор тайлбар хэсэгт холбочихъя. Арай хийгээгүй байх юм бол бас тун удахгүй энэ тухай видео нийтлэгдэнэ гэдэг нь гарцаагүй ямар тач энэ дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр хялбархан яаж хуримтлалтай болох вэ гэдгийг сонирхож байгаа болов яг 52-7 хоногийн хуримтлал гэдэг хэв маягийг сонирхоод үзээрэй. 2021 онд унших номнуудыг бас би энэ дээр жагсааж өгнө. Одоогоор бол яг унших номнуудын жагсаалтыг гаргаж дуусаагүй байгаа. Яг юу унших вэ гэдэг төлөлтөө хийгээгүй байгаа учраас энэ нүр хоосон байгаа. Хэрвээ та нарт надад яг уншаарай гэж зөвлөх номнууд байгаа бол видеоны доор комент хэсгээр үлдээгээрэй. Ямар ном та нарт 2020 онд уншаад таалагдсан бэ? Намайг уншаарай гэж зөвлөмөр байгаа ямар номнууд байна? Тэрийг комментээр үлдээгээрэй. Би 2020 онд уншсан номнуудыгаа одоо нэгтгэхэд нэг видео ревю маягийн видео бол
хийн гэж төлөвлөж байгаа. Хэрвээ та нарыг энэ видеог үзэх үед аль хэдийн тэр видео нийтлэгдсэн байх юм бол би карт хэсэгт болоод видеоны доор тайлбар хэсэгт холбочихъя. Нийтлэгдээгүй байвал бас тэрлүүс ямартайч тийм номын нэг хэсэг, номын нэг видео бол бас орохоор байгаа шүү. За үүний араас би YouTube болон Instagram-ийн мушгигчийг бол оруулж өгсөн. За энэ тоонууд нь бүгдээрээ дандаа 1000-аар үнэлэгдсэн байгаа. Тэгэхээр 50,000 хүрсэн огноо. Одоо YouTube subscriber-ийн тоо 50,000 хүрсэн огноог нь би ингээ доор нь бичээд яваад байсан. Тэгээд ер нь хэдний өдрүүдэд яг энэ одоо тоонууд хүрч ийн вэ гэдгийг ингээд мушгөөд явцсан байгаа юм. Instagram-ийн хувьд бол 40,000-аас яг энэ нүүр ихэлсэн. Ингээд 40,000, 40,500, 41,500 гэх мэтчлэр ингээ огноонуудаа мушгөөж явдаг. Яг тодорхой тоонд хүртэл яг хэдийн хугацаа шаардагдаж байна вэ гэдгийг бол эргэж харахад иймэрхүү мушгигч надад айгуу тусалдаг. Хэрвээ та нар Boo Journal-доо зориулсан тусдаа одоо Booja account гэж нэрлэдэг зүйлийг бас магадгүй Instagram дээр хөтэлдэг бол магадгүй эсвэл YouTube дээр хөтэлдэг бол иймэрхүү одоо мушгигчийг өөртөө зориулсан бас Boo Journal дээр хийвэл айгуу тохиромжтой байж магадгүй юм шүү. Сонирхоод үзээрэй. За үүний ард миний арьсан арчлыг буюу яг одоо арьсандаа зориулсан идэвхтэй ашиглаж байгаа бүтээгдэхүүнүүдийн жигсаалт бол байгаа юм. Яг энийг оруулж ирж байгаа шалтгаан нь би тухайн бүтээгдэхүүнийг яг нэрийг бичээд ашиглаж эхэлсэн огноог эсвэл хугацаанд дуусах огноог дандаа ард нь ингэж бичиж өгдөг. Тэгээ ашиглаад дууссан эсвэл магадгүй хугацаанд дуусаад хаясан бол би дээр нь ингээд дараад бол тэмдэглэждэг. Ингэснээр бол яг альва одоо арьс арчилгааны бүтээгдэхүүний хугацаа дуусахаас одоо хугацаа дууссан бүтээгдэхүүн үргэлжлүүлэн ашиглахаас сэргийлэх зориулалтай гэж хэлж болно. Би энэ дэвтэрний нүрүүдийг он гарахаас нэлээд өмнө бэлдэжсэн учраас зарим юмнуудыг нь бичээд эхэлсэн. Тэгсний дараа бас дууссан юмнууд байгаа учраас ингээд дараа зарим нь дууссан, зарим нь найзуудтай өгсөн ч байт юм. Тийм байгаа учраас би бас ингээд дараад явцсан. Тэгэхээр олон юм ашигладаг бол зөвхөн арьс арчилгаа гэлтэхгүй бас мейкап ашигладаг бол тэрийг бас иймэрхүү байдлаар тэмдэглээд яваад байвал хүмүүст бас хэрэгтэй байж магадгүй юм. Тэгэхээр миний хувьд уус арьс арчилгааны тухай видеонууд хийдэг учраас айгүй олон зүйлийг бол ашигладгийг нь харж байгаа бах. Гэхдээ хүн болгонд ийм хэмжээний одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байх албатай биш шүү гэдгийг бас анхаарж байгаарай гэж хүсмээр байна. За яг on that note угаасаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд айгүй олон байх нь гарцаагүй учраас би яг энэс зориулаад нийтдээ 4 нүрийг бол гаргачихсан. Энэ угаасаа энэ хэсэг бол 2021 он эхлэмэгц бараг дуусах нь гарцаагүй учраас арт талд нь бас дахиад нэмж тэмдэглэх боломжтой 2 нүрийг бол энэ хуудсанд бол зориулан гаргалаа. За үүнтэй холбогдлолтойгоор бас дахиад яг эрүүл мэнд гоо сайхны зарцуулалт гэсэн хэсгийг гаргаж өглөө. Тэгэхээр гоо сайхан эрүүл мэндэд зориулах хичнээн төвөргийг яг энэ ангилалд зориулан зарцуулж байна вэ гэдгийг мушгих зорилгоор за тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг авсан огноо түүний үн тэгээд юу байсан бэ гэдэг тайлбаруудыг оруулж өгөх юм 2 нүрийг бол бэлдсэн. Яг миний хувьд бас яг эрүүл мэнд гоо сайхан ер нь арьс арчилгаа юу гэдэг энэ мэтчлэнгийн зарцуулалтууд бас харьцангуй өндөрлө гэж хэлий байдаг учраас яг энд зориулсан хэсгийг тусад нь одоо дэвтэр дээрээ гаргаж өгсөн. Хэдийгээр би яг өөрийнхөө хувийн санхүүгийн удирдлагын одоо удирдлагад хөтэлдэг, мушигдэг application дээрээ би тэр аппийнхаа тухай видеог бас карт хэсэгт болоод видеоны доор оруулчих. Тэрэн дээрээ бол бүх зардуудаа мушгөөж явдаг ч гэснээр тусад нь ингэж гаргаж ирж байгаагийн нэг шаардлагатай зүйл нь одоо жишээ нь маникюр хийлгэх юм бол би энэ дээр ингээ бас биччихдэг. Сормоос хийлгэх юм бол бас биччихдэг. Тэгэхээр яг хамгийн сүүлд хизээ маникюр хийлгэсэн байна вэ? Хамгийн сүүлд хизээ сормоос хийлгэсэн байна вэ? Ер нь хэд хонжин вэ гэдгийг бол харахад арай эвтэйхэн байдаг гэж хэлэх юм уу? Заавал ухраагаад нөгөө санхүүгийн аппа эргүүлээд байх шаардлагагүй. Энэ дээрээсээ мэдчих боломжтой учраас тэрэнд зориулсан юм тусдаа нүур гаргах нь илүү зохимжтой гэж бодоод ийм шийдлийг бол хэрэгжүүлж эхлэх болсон. За үүний ард бол 30 by 30 гэдэг нэг юм нүур байгаа. 30 хүрэхээс өмнө хийх 30 зүйл. Би энэний тухай тусад нь видеогоор та нартай хуваалцах учраас би энийг одоохондоо харуулад яах юм гэж бодож байна. Ингээд үүний араас 12 дугаар сарын маань нүрүүд эхэлж байгаа юм. Тэгэхээр яг 12 дугаар сарын нүрүүдэд хэрхэн бэлдсэнийг би бас тусны видеоор хийснээр карт хэсэгт болоод видеоноор тайлбар хэсэгт бас холбож өгсөн байх болно. Ингээд энэ бол миний 2021 онд ашиглах, одоо 2021 оны эхний саруудад ямартай ашиглах Bullet Journal дэвтэр маань ийм байна. За тэгэхээр саяны нүрүүдийг бол энэ дэвтрийг анх авсан цагаасаа эхлээд бэлдэж байсан гэдгийг ойлгоорой. Тэгэхээр зарим талаасаа яг шинэ бас гоё brush pen-уудтай болоогүй байх үедээ бол өөртөө байсан өөр brush pen-уудыг ашиглаж хийж байсан гэсэн. Тэгэхээр хэрвээ миний одоо шинэ дэвтрийнхаа нүрүүдийг хэрхэн бэлдснээс та нар өөрсдийнхөө дэвтэр дээр хэрэгжүүлээ, нэвтрүүлээ гэж бодсон санаа авмаар нүрүүд байсан бол аль нь байсан бэ? Тэрийг видеоноор комментоор хуваалцаарай. За мөн бусад Bullet Journal хөтлөгч нарт ч гэсэн
гэсэндээ өөрийнхөө одоо туршлагаас хуваалцаж ямар нүрийг байлгах юм бол илүү үр дүнтэй байдаг вэ гэдэг сэтгэлдээ ч гэсэндээ видеоноор комментоор хуваалцахыг хүсэж байна. Би бинээсээ яг Bullet Journal community бол байнга сурж байдаг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү мэдээллүүдийг коммент хэсэгт хуваалцаж одоо энэ видеоноор коммент хэсэгт айгуу сайн engagement үүсгээрэй. Би ч гэсэндээ та нарын асуултууд, хариултууд, өөр зөвлөмжүүдэд бас аль болох комментор чинь хариулаад явахыг хичээх болно. Тэгэхээр 2021 оны эхнээс ашиглах гэж байгаа дэвтрээ танилцуулж байгаатай маань зэрэгцээд бас та нарт нэг асуулт гарч ирж магадгүй л дээ. Тэрэнд бас энэ видео дотор багтаад хариулчихъя гэж бодлоо. Хэрвээ та нар мэдж байгаа бол зарим ч мэдэхгүй байж магадгүй, зарим ч мэдэж байгаа байх. Би 2019 оны 12 дугаар сард 2020 онд ашиглахад зориулж энэ балер өдрөг бай брэндтэй хамтарсан балер өдрөг бай гэсэн юм А6 хэмжээтэй дэвтрийг бол гаргаж байсан. Тэгэхээр та нарын дунд яг энэ дэвтрийн 2021 онд зориулсан хувилбар гарах уу гэдэг асуултыг бол сүүлийн 1 сарын турш надаас айгүй идэвхтэй асууж байсан л да. Би тэр асуултад энэ видеогоор бас нэг mëсэн хариулт өгье гэж бодлоо. Яг миний хувьд бол яг энэ дэвтрийг хамтран дизайныг гаргаж байсан дизайнер бит хоёроос хамтраад 2021 онд зориулсан дэвтэр бол гаргах гэж хичээсэн. Яг ингээд ажил нь бол эхлээд явж байсан л та. Гэхдээ одоо яг үүссэн нөхцөл байдал хүл хоройтой холбогдолтойгоор яг энэ бүх процесс ер нь удаашраад 2021 он гарахаас өмнө амжиж дэвтэрнүүдийг хангалттай олонтойгоор нийлүүлэх боломж бол логистикийн хувьд бол огт байхгүй болоод байна. Тиймээс хэрвээ 2021 онд зориулсан энэ дэвтрийг дахин ашиглана гэж бодож байсан бол уучлаарай, яг энэ дэвтэр эх онд зориулж багтаж амжиж гарч чадахгүй болчихлоо. Тэгэхээр хэрвээ хүлээж байсан бол бас өөр дэвтэрнүүдийг магадгүй Scribble Marrier ч юм уу эсвэл Oyster 1917 зэрэг яг премиум төвшний дэвтэрнүүдийг бол бас бусад өөр дэвтэрнүүдийг авч ашиглаарай гэж зөвлөмөр байна хэсэг хугацаанд. Гэхдээ энэ нь дахиж энэ дэвтэр бол огт гарахгүй гэсэн үг бол биш гэдгийг бол бас онцлон хэлмээр байна. Магадгүй яг балер өдөг бай гэсэн логотой биш байж болох ч гэсэндээ яг миний өөрийн нэрийн Ану Харчуугийн гаргах өөр дэвтэрнүүд бас 2021 онд бол байна гэж бол төлөвлөж байна. Ингэхдээ зөвхөн 2021 он гэсэн тамгатай биш. Одоо яг permanent буюу байнгын зарагдаж байдаг, ерөөсөө дуустдаггүй тий. Энэ шиг одоо зөвхөн оны ихэнд гараад limited edition хэлбэрээр цөөхөн гараад бол дууссан биш. Байнгын авч явах боломжтой тийм дэвтэрний брэнд болгож бас гаргаж ирэх боломжтой гэж бол би бодож байгаа. Тэгэхээр хэдий 2021 он эхлэхээс өмнө амжаагүй ч гэсэндээ 2021 онд бас багтаад миний нэг зорилго бол бас яг өөрийн гэсэн дэвтэрний брэндтэй болох гэдэг зорилт бол байгаа. Яг энэ процесс яаж явах нь вэ гэдэг би дараа нь өөр Instagram хаягаараа ч юм уу бас ийм төрлийн YouTube видеоноор дамжуулаад та нартаас хуваалцаад яваад байх бах. Тэгэхээр 2021 онд зориулсан балер өдрөг бай дэвтэрний тухай асуултуудад чинь бас иймэрхүү байдлаар хариулчихъя гэж бодлоо. Тэгэхээр тийм байна. Үнэхээр гаргаасаа гэд хүлээж байсан хүмүүст гаргаж өгч чадсангүй намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ болондоо эх онд хэрвээ дараагийн дэвтрээ гаргах юм бол бас дэмжиж дэвтрийг манаас авна гэж бол найдаж байна. Ер нь ямар дараагийн дэвтэр ямар байгаасаа гэж та нар хүсэж байна вэ? Балер өдөг бай гэсэн нэр бол энэ дэр гарч ирэхгүй. Тэгэхээр та нарт бас хэмжээ нь ямар байгаасаа гэж хүсэж байна. Цаас нь ямар байгаасаа гэж хүсэж байна. Доторх зохион байгуулалт нь ямар байгаасаа, өнгө нь ямар байгаасаа гэж хүсэж байна. Өөрсдийн санаа бодол, өөрсдийн хүсүүдийг ч гэсэндээ бас видеоноор коммент хэсэгт бас хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгэхээр 2021 оны одоо онд ашиглах миний дэвтэрний тухай, эхний нүүрүүдийн тухайд юм байна. Мөн балер өдрөг бай буюу миний өөрийн гаргах төлөвлөгч дэвтэрний тухай шинэ апдейтийн тухайд бол ийм байна. Видео таалагдсан бол лайк дараарай. Миний сувг subscribe хийгээгүй байгаа бол subscribe тавчиг дараад хажууг нухыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тонгодохгүй эргээд уулзъя.